Хүүхд байхасаа урлагийн хүн болоо гэж боддог байсан. Тэгээд ав нөрөө урлагийн хүн байсан. Насаараа одоо нөгөө хэрвээ та сайн мэдчихэж байгаа бол оюун зэрлэг киноны нөгөө клубэрлэгч байдаг шүү дээ, тийм ээ. Тэр манайх ямар юм яасан тэр манайх гал тэгдэг шиг. Яг тэр киног үзэхээр ав маань саанд ороод идэх байхгүй. Тэгээд клубэрлэгчээр олон жил ажилласан. Тэгээд аавыгаа дагаал ер нь хүүхд байхасаа хөдөө баригадаар хөдөө тоглолтоор явдаг, багуудаар тоглодог, сумаар нутгуудаар тоглодог. Хүүхд нас маань бол ихэвчлэн тийм урлагийн орчинд л өсөлтөө. Тэгээд тэр бол урлагийн болгоход хамгийн их нөлөөсөн болов гэж би боддог. Тэгээ 10 дугаар ингээд төгсөөд соёл урлагийн сургуульд одоо жүжигчдийн мэргэжлэр конкурс өгөөд тэгээд тэнцээд ингээд орсон. Одоо 2006 онд ч 14 жил одоо жүжигчдийн мэргэжлэр ингээд ажиллаа явж байна. Соёл урлагийн сургуульд анх орохдоо ч одоо жүжигчд ардын жүжигч гэж ордон штэ. Тэгээд нэгдүгээр курст орохдоо гавьяа жүжигч болдог гэж. Хоёрдугаар курст орохдоо соёлын тэргүүний ажилтан болдог. Гуравдугаар курст байхдаа зүгээр жүжигч юм бол дөрөвдүгээр курст орохдоо оюутан болоод төгсдөг гэж. Тэгээ анх ороход бол нэг л том жүжигчд ордог байхгүй. Нэгдүгээр курст чинь интернетээс цуглуулчихсан зүгээр соёл урлагийн сургууль зүгээр баахан аймагуудаас ирсэн том жүжигч зүгээр агалаад өгье гэсэн амтд ороод тэгэл хулхын буугаал эхэлдэг байхгүй. Тэгээ хамгийн харгас урлаг бол одоо энэ урлагийн салбар юм шиг байна. Яг гэвэл арын хаалга гэж байхгүй. Тэр хүн өөрөө үнэхээр одоо тайзан нар гараад авьяасгүй байх юм бол хинч арын хаалгадаад нэмэргүй шүү дээ тэр чинь. Тэгэл өшгөлчиж тайз гэдэг чинь бол хариг үзэгч чинь бол энийг хүлээж авахгүй гэдгээд чинь шүүлтүрээр мэдчихнэ. Үнэхээр авьяасгүй явахгүй бол тэгэл урлаг бол тэгэл хаалгаач. Энэ бүгдийг чинь давж гарна гэдэг чинь авьяасгүй байгаа тахт нэг хүн одоо ингээд нэг юм чирээл ингээд авилгалдаал ингээд дарга зэрэг болгоод өөр салбарт бол ингээд аваа явж болно шүү дээ тий. Тэр хүн чинь авьяасгүй байхад яаж явах юм бэ тий. Энэгээр одоо хамгийн их одоо асуудалтай одоо төвчээр шалгадаг нь урлагийн гол зүйл нь эндээ байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг бол аван туулах хэрэгтэй. Тэгээд эзэж одоо шантардаг байх хэрэгтэй. Өөрөөгөө хурцлалтай байх хэрэгтэй. Өөртөө урам өгдөг байх хэрэгтэй. Тэгээд чинь хүн чинь нэг хувийн одоо авьяас 99% хөдөлмөр гэж ярьдаг. Энэнтэй бол би бас санал нийтлэг л дээ. Гэхдээ учиргүй 99% нөхдөд 50% байх хэрэгтэй юм шиг. Ямар ч авьяасгүй юм бол бас 99% хөдөлмөрлөөд бас амжилтанд хүрэхгүй бас шалтгаан байна шүү дээ тийм сэтгэлээр нэг 50% авьяас байх 50% хөдөлмөр байх заа тэгэл болно та. Миний уран чадварын багш бол урлаг судлалын ухааны доктор, урлагийн гаццгэлт Найдингийн Ганхуй гэдэг хүн байдаг. Одоо Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдаа шийдэж байгаа. Монгол Улсын аваа шүүгч Чамин Чулуун багш байна. Энэ хоёр хүний одоо гар дээр би 4 жил суралцж жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмссэн. Миний хамгийн хайртай дүр бол намайг одоо анх үзэгчдийн одоо танил болгосоод Улсын тэргүүний уран сайхч гэдэг дүр байна. Миний Моолхын киноны дээр одоо Содон буюу Солиотын дүр байж гин. 10-т киноны Уужмын дүр байна. Энэ дүрүүдтэй бол ер нь тоглосон дүр болгонд бол чи надаас гарч байгаа учраас бүгдэнд нь л маш их хайртай байдаг. 2 дугаар курст байхдаа нөгөө театр шинэ үегээд одоо мэргэжлийн сургуулиудын хооронд болдог тэмцээн болдог гэсэн аахгүй юу. Шилдэг дүрийн уралдаан. Тэр тэмцээнд би шилдэг эрэгтэй дүр 2 дугаар курст байхдаа аваад тэгээ шүний продакшнд ах нар маань санал тавиад чи манай амлагт бас ах нартайгаа цуг тоглох амар том хацтай үйл явдал тохиожсэн. Тэгэл яг тэр чиглэлээрээ ингээл уран бүтээлийн маань их 50-50% нь бол нийтмийн жанртай холбоотой. Хүмүүсийг одоо нийтлэгнэдэг бол тэр одоо нүргэлсэн мянган хүн өөдөөс ингээд бөөнөрөө ингээл энийхийг мэдрэгтэй тэр ямар гайхалтай гэж гоё мэд. Маш гоё тийм мэдрэмжийг авдаг шүү дээ. Янз бүрийн шүүмжлүүдийг уран бүтээлчд бол хүлээж авна. Доромжлыг бол хүлээж авахгүй. Би бол үргэлж одоо ношин урлаг бол өмөрд 90 оноос хойш хамгийн их одоо үзэгчдэд хань болсон, дэм болсон урлаг бол ношин урлаг шүү дээ. Одоо л яг хүмүүс ингээд жоохон муулаад байгаа болохоос биш. Яг үндэ бол одоо тийм үстэ Батцаяа, Сүр урам гээл Батцөх, Чамин Чулуун, Туяа, Жагдгийн үед хошин урлаг өнөөдөр 30 жил өнөөдөр Монголын үзэгчдэд хань нь болж, дэм нь болж, бараа нь болж явсан урлаг бол хошин урлаг. Жанр бол хэзээ ч мөхгүй. Яг бол амьдрал ингээд өрнөж байгаа тохиолдолд өдөр болгон нийтмийн зүйлүүд ингээд араараасаа тохиолдож л байдаг. Тэн дундаас ингээд нийтмийн одоо зүйлүүд манд шинжлэхтэй ингээд явж л байдаг. Кино уран бүтээлийн хувьд бол одоо кинонууд сайжирч байгаа яалтч явахгүй олон кино хийгдэж байгаа учраас тэн дунд бол одоо сайнтай муутай олон кинонууд хийгдэж байгаа. Ялангуяа одоо би бол фантастикийн кинонуудыг бол өөр адилхан уран бүтээлч бас сайн кинонууд хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Нэг үе бол яг кинонууд одоо ингээд борооны дараахан моогшиг ингээд төрж исэн бол одоо үзэгчд бол аль кино сайн байна, аль кино муу байна. Тэртээ энэ чинь муу кино ингээд шүүлттэй ингээд байгаа ш. Сайн кинонууд нь ингээд цаашаа ингээд ашиг орлого олоод ингээд бестселлер болоод ингээд явчихж байна. Муу киног бол үзэгчд ингээд үзэл за тэр кино муу байлээ гэж сошиал дээр чи ингээд давлгаалчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр кино ингээд шүүлтүүр ингээд өөрөө явж байгаа байхгүй. Тэгэхээр кино урлаг бол маш урт хацтай хөгжиж байгаа л гэж харж байгаа. Одоогоор бол 2 киноны зураг авалт зэрэг явагдаж байна. Orange Entertainment-ийн Малчин залуус гэдэг одоо 12 сериалын бас нэг цагдаагийн дүр дээр ажиллаж байгаа.
тэрэлжид зураг авалтны явагдаж байна. Одоо би ингээ маргааш бас тэр кинороо явах гэж байгаа. Дээрээс нь давхар одоо энэ бас манай өвөө entertainment-ийн гайхамшигт ертөнцөг. Одоо яг өнөөдөр ажлын нэр нь л дээ. Ингээ кино зураг авалт явагдаж зураг авалт маань ерөөхдөө эхлээд нэг 14 5 он ч байна. Одоо нэг 12 онцох юм бол ерөөхдөө энэ зураг авалт маань дуусаад 11 сард энэ шинэ уран бүтээл маань бүх кино театрын дэлгэцнээ одоо нээлттэй хийн. 21 он Мөрөөдлийн театрын 10 жилийн ой болно. Энэ 10 жилийн ойд зориулж манай хамтлаг бас томоохон хэмжээний юм гоё бүрэн хэмжээний жүжиг тавих гэж байгаа. Тэ энэ бол бас үзэгчдэд нэлээд тийм нууцлж байгаа, нэлээд тийм даацтай 10 жилийн ойд зориулсан юм уран бүтээл байгаа. За дээрэс нь одоо 2 3 киноны бас санал ирсэн байж байна. Ингээл араас уран бүтээлүүд ингээл хөврөөл явна л та. Давхар контентууд, ТV контентууд ус хийгдэж байна. Ер нь уран бүтээлч чинь ингээл цаг наргүй ажилтдаг штэ. Ингээд нэг жилийн 4 үйлрэл болоор ингээл завсаргүй ингээл уран бүтээлүүд нь тэгэл үргэлжлэл явчихдаг. Завгүй байна гэдэг сайхан. Ер нь миний амьдралын гол зарчим бол өөрөө өөрийгөө завгүй байлгах. Хувийн зохион байгуулалт одоо цагийн менежмент гэж ярьдаг штэ тийм. Маш тийм одоо өөрийгөө дайчилж ажиллах юмсан л гэж л дээ. Үргэлжлэл бас цаг тутам хичээдэг. Хамгийн анхны одоо киноны дүрх юм бол нөгөө ийм нэгэн дурлал гэдэг кино үү. Ийм нэгэн дурлал кинонд тулаг гэдэг дүр дээр дөнгөж дөрөвдүгээр курс төгссөн жилээ тоглож байсан. Энэ бол миний одоо хамгийн анхны кино. Мойлхон гэдэг кинон дээр би тэр чинь Хинтээ аймгийн Дадал суманд одоо сар гарын зураг авалт болсон байхгүй. Тэгэл анхандаа нэг хөл үцгээ тэрсэн нэг юм уул хадаар л байнга тэнж явдаг нэг хүний дүр واخгүй. Хөл үцгэн баах хэрэгтэй гэдэг. Анх хөл үцгээ явахсан чинь нэг уул мундурч нэг ширэг өвс тэгэл хадан унд гიშгэж чаддаг. Сүүл рүүгээ нэг хөл үцгэн явсараа төмч нэг тасчтай юм билээ. Хөлийн уул ингээд бүр яг ингээд тийм нэг юм юу шиг угтлын ус шиг болоод юм ингээд хайрстай болоод ингээд ширүүн болоод тэгэнгүүтээ нэг уул муулна хагарч байгаа. Сүүл рүүгээ нөгөө зураг авалт дууссан чинь гутлан өмсгсөн чинь гутлан өмсч чаддаг. Хултай явах гэхээр ерөөсөө ингээд хөл холгоод байгаа юм шиг ингээд хөл үсэг явмаар санагдаад. Ингээд өдөртөө ингээд бодог модгаа хийчихэл ингээд хүн амир ингээд тэр чинь нэг юм хүний дүр واخгүй да. Тэгэл нөгөө бодогтайгаа тэр жигтэл нөгөө билардын дээр нөгөө зурггүй өдөртөө нөгөө дээлтэйгээл хөл үсгэн тэгэл сумын дуун билардын дээр л өдөртөө зогсчихлээ. Тайз нараас нэг инэдэмтэй зүйл тохиолдож ирсэн. Нэг бид нэг Мөрөөдлийн театр Солонгос тоглолтоор явж байгаа хгүй. Тайз нар бид айгу хөлөрдөг гэсэн нэгдүгээр игнээ сууж исэн хүн маань над руу нөгөө нэг салфитыг өгөөд хөсөө харч гэдэг юмс бөө инэдэм болцоож ирсэн.